Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За хурал зохион байгуулах ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа учраас олон ажилд санаа зовж тухтаа сууж чадахгүй явсаар сүүлийн мөчид одоо илтгэлээ жоохон имхэл цэгцэлж дууслаа. Тэгэхээр нэг бас л дутуу байна. За лам хүн химэл оюун ухааны талаар ярина гэдэг бас адармаатай түүхтэй санагдж байна. Нэгдүгээрт би одоо математикийн чиглэлийн хүн биш, мөн одоо IT чиглэлийн хүн биш учраас надаас хол. Гэхдээ өнөөдрийн илтгэлийг бол онлайн түвшинд биш, хэрэглээний талаас нь альж чадхаараа тайлбарлая, мөн одоо зайлшгүй бидний анхаарал хандуулах ёстой зүйлийг одоо ярих шаардлагатай гэж үзлээ. За ер нь бол бид нэр энэ хурлыг зохион байгуулахдаа шинжлэх ухааны энэ одоо сэдвүүдийг, салбар ухаануудыг одоо ярилцаж сонгоход химэл оюун ухааны энэ хэсгийг заавал оруулах хэрэгтэй гэж манай хамтламын санал гарсан. Тэгээ энэ саналыг бол бид нэр их чухалчилж үзсэн. Ер нь химэл оюун ухаан бол бүх салбарт, нийгмийн одоо бүх салбарт маш чухал ийм зүйл болж ирсэн. Цаашдаа ч гэсэн энэ бол маш чухал сэдв байхаар болно. Тийм учраас бид нэр одоо манай Монголын бурхны шашинтны төвөөс үүн дээр одоо гарцаагүй анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж байна. За ингээд сэдвтэ оръё. За өнөөдөр би та бүхэнтэй хүн төрөлхтний өмнө тулгараад буй хамгийн чухал сорилтуудын нэг болох химэл оюун ухааны тухай, түүний хөгжлийн ирээдүй, хүн төрөлхтөнд үзүүлэх эерэг ба сөрөг үр дагаврын талаар хуваалцах гэж байна. За эхлээд би түүхэн талаас нь товчхон тайлбарлая. За хүн төрөлхтөн олон мянган жилийн тэртегээс гадаад байгальлыг буюу сав ертөнц, түүнд амьдран буй хүн төрөлхтөн тэргүүтээ амьд бодгос болсон шим ертөнцийг судалж, байгалийн хуйлууд, бодголсын мөн чанарыг таньж мэдсээр ирсэн. За эдгээр мэдлэгээ ашиглан шинжлэх ухаан, технологиг өсрөнгөө хөгжүүлж, өөрийн оршин тогтнолыг батцаар ирсэн. Гэтэл бидний хамгийн сүүлийн үеийн бүтээл болох химэл оюун ухаан бол хүн төрөлхтний оюун ухаанд дүүцэх, бүр түүнээс давж гаргах чадaltaй болж байгаа нь үнэхээр гайхалтай хэрнээ бас айдас дагуулсан шинэ үзэгдэл болоод байна. Өнөөдөр бид химэл оюун ухааныг тал бүрээс нь ярьж байна. За энэ анх химэл оюун ухаан гэдэг энэ нэр томьёог Джон Маккарти гэдэг эрдэмтэн 1955 онд өөрийн бүтээлдээ ашиглаж ухаанд машин техник бүтээх онлын болон инженерийн шинжлэх ухаан гэж тодорхойлсноор судалгааны салбар нь албан ёсоор эхэлжээ. За химэл оюун ухаан бол зүгээр нэг багж хэрэгсэл биш байна. Энэ бол өөрөө суралцаж, хөгжиж, шийдвэр гаргах чадвартай бие даасан цахим сэтгэгч юм байна. Өмнө нь хүний бүтээсэн аливаа багж хэрэгсэл, техник, технологи нь хүний удирдлаггүйгээр үйлдэл хийх боломжгүй байсан. Харин химэл оюун ухаан нь хүний оролцоогүйгээр суралцаж, хөгжиж, цаашдын үйл ажиллагаагаа өөрөө төлөвлөх чадвартай болсон байна. Жишээлбэл химэл оюун ухаанаар зэвсэг бүтээх юм бол тэр зэвсэг өөрөө шинжлэгдэж дараагийн үеийн хувилбараа бий болгох боломжтой байна. Мөн хаана довтлох, юу гусдах, ямар шийдвэр гаргахыг хүний удирдлагуугаар хийж мэдхээр байна. Энэ бол бидний өмнө тулгараад буй маш ноцтой эрсдлийн зөвхөн нэг жишээ нь байна. За судалгаагаар одоо би судалгааны талаар товчхон танилцуулъя. Химэл оюун ухааныг судалж буй томоохон төвүүд Америк, Герман, Япон, Орос, Энэтхэг зэрэг улс орнуудад явагдаж байна. За аж үйлдвэрийн 5 дахь хувьсгал буюу технологийн хөгжлийн шинэ бөгөөд шинээр гарч ирж буй үе шатанд орж ирээд байна. Энэ үе шатанд хүмүүс дэвшилтэт технологи, химэл оюун ухаанаар ажилладаг роботуудтай зэрэгцсэн ажлын байран дахь үйл явц хүний хөгжил дэвшлийг сайжруулахад чиглэж байна. Өнөө цагт улс орнууд химэл оюун ухааныг зөвхөн эдийн засгийн ашиг, улс төрийн ноёрхол, цэргийн хүч хөгжилтийн төлөө ашиглах гэж яарч байна.
Хиймэл оюун ухаан цаашид нэгэн цул биш, харин олон мянган төрөл хэлбэрээр гарч ирнэ. Улс төр, эдийн засаг, шашин, нийгэм, соёлын бүхий л салбарт өөр өөрийн байр суурийг олж хөгжгөр байна. За улс төрийн хувьд гэх юм бол хиймэл оюун ухааныг ашиглаж санаанд ормгүй хүмүүс улс төрийн эрх мэдлийг авч байна. Эдийн засгийн хувьд гэх юм бол тооцоол хиймэл оюун ухаан болон эдийн засаг нь тоон дээр суурилж байгаа учраас эдийн засагт хүчтэй нөлөөлөх шинж тэмдэг бол тацаагүй гарч ирж байна. Жишээлбэл хөрөнгийн бирж дээр худалдаг хувьцааг урд өмнө хүмүүс хоорондоо маш их тохио зангаа гаргаж хоорондоо ярилцаж зогсоосоогүй ингэж холбогдож ээж хувьцаа худалдаж авдаг байсан бол өнөөдөр энийг зөвхөн компьютер хэрэгжилж байна. За шашны хувьд шашин бол хүн төрөлхтний үнэт зүйл, хүн төрөлхтний тулгуур чухал хэрэгцээ байгаа. Маш хүчтэй зүйл. Тэм учраас энэ шашныг бид нар хиймэл оюун ухаан шашинд хүчтэй нөлөөснөр хүний үнэт зүйл гэж хүчтэй нэвтрэх юм боломжтой болсон. Нийгмийн хувьд гэх юм бол нийгэмдэх үйл явцыг хиймэл оюун ухаан хүчтэй удирдах нөлөөлөх юм боломж байна. Жишээлбэл биеэмд болсон үйл явдал Рохинжа үндэстнийг биеэмийн хүмүүс нэг хэсэг гадуурхаж нэлээд айхтар мөргөлдөн гарсан. Хэдийгээр биеэмийн Мянмарчууд бол бурхны шинтэй буддистууд гэвч тухайн нийгэмд хүчтэй ийм олонний хандлт авсан ийм үйл явдлуудыг олон дахин цацаж, олон дахин энэ хүмүүст ингэж хүчтэй хүргэсний улмаас хэдийгээр буддистууд номхон төлөв даруухан буддистууд сүлдээ хүчирхийлэл хийхэд хүрсэн ийм айхтар жишээ байгаа. За соёлын хувьд ч гэсэн олон талаар ингэж нөлөөлөх ийм зүйлүүд явагдаж байна. За хиймэл оюун ухааныг бид нэр хүүхдтэй зөвлөх боломжтой. Өнөөдрийн байдлаар хиймэл оюун ухаан бол яг бага насндаа явагдаж байна гэж хэлж болохоор байна. Түүнийг хүүхдтэй зөвлөвөл хүүхэд зөвхөн үгээр биш, эцэг эхийнхээ үйл хөдлөл, үлгэр дуурайлаас суралцдаг. Яг үүнтэй адилхан хиймэл оюун ухаан бидний өдөр тутмын амьдралын хэм маяг, нийгмийн үнэт зүйлсээс суралцж байна. Энэ нь хүний амьдрал, нийгмийн бүхий л салбарт эерэг ба сөрөг хосолмол нөлөө үзүүлж болох шинэ үзэгдэл бөгөөд ёс зүйн талаарх асуудлыг зайлшгүй сөхөхөд хүрж байна. За ингээд би энэ хиймэл оюун ухаан толботой эерэг болон сөрөг судалгааг та бүхэнд танилцуулъя. За эхлээд эерэг талаас нь тайлбарлая. За Deep Empathy гэдэг ийм төслийг MIT дээр эхлүүлсэн байна. 2017 онд эхлүүлжээ. За энэ нь бол зорилго нь энэрэнгүй сэтгэлийг нэмэгдүүлэх зорилготой ийм төсөл байсан байна. За энэ төсөл дээр бол энэ хиймэл оюун ухааныг ашиглаж байгаад өөрийн амьдарч байгаа газрыг харуулах. Жишээлбэл Бостон, Америкийн Бостон хот. Хоёр дахь зураг нь бол Сир дэх үйл явдал. За ингээд энэ Сирд явагдаж байгаа энэ үйл явдлыг хиймэл оюун ухаанаар ашиглаад Бостонд дайн тулаан гарах юм бол Бостон хот ийм болох магадaltaй байна гэдгийг гаргаж ирж байгаа. Тэгээ энэ нь юу гэсэн үг гэхээр бидний статистик ямар нэгэн статистик энэ зүйлүүдийг бодит болгож ирж байгаа. Ингэснээр бид нэр яг тэр үйл явдлуудыг мэдрэх, ойлгох, бодитоор мэдрэх, үүнийгээ дагаад бусдыг инэрч хайрлах ийм зүйл сэтгэлийг төрүүлэх зорилготой ийм төсөл байсан. Энэ нь бол хиймэл оюун ухааны эерэг тал байна. Ашигтай тал. За ингээд харахаар ердийн хот маань хиймэл оюун ухааны энэ датагаа ашиглаад ийм болгож байна гэж. За дараагийнх нь Praxis Labs байна. За энэ бол бодит байдлыг дүрслэн үзүүлэх аргаар олон зүйлүүдийг бидэнд бодитоор харуулсан ийм шээ байгаа. За энэ нь бол эерэг үр дүнтэй бид нар яг харж чадахгүй байгаа зүйлүүдийг бодитоор харуулах ийм зүйл юм. За дараагийнх нь Cogito гэдэг ийм програм байна. За энэ Cogito-г ашигласнаар хүмүүсийн дууны өнгөөр нь энэ хүн яг юуг мэдэрч ийн гэдгийг таньж тодорхойлж чадсан. За ингэснээрээ бол стрессдж байгаа, хямарж байгаа, зовж байгаа хүмүүст яг түүнд нь таарсан хариу үйлдэл үзүүлсэн ийм хиймэл оюун ухааны ийм програм байна.
За эдгээр зүйлүүд нь бол бүгд эерэг үр дүнтэй байсан. За одоо сөрөг зүйлүүдийг та бүхэн тайлбарлая. За сөрөг зүйл бол Microsoft 2016 онд ийм чатботыг ажилуулжээ. За энэ чатботыг ажилуулсан тэр өдрөө 24 цагийн дотор олон хэрэглэгчид танхаа, расист, доромжлолтой тийм мессежүүдийг бичүүлж сургасан баг. Нэг өдрийн дотор. За дараагийнх нь Amazon. Amazon дээр 2018 онд хэмэл оюун ухаанаар ажилд авах ийм аппликейшнийг ашигласан. Энэ нь буцаагаад хаагдсан байгаа. Яагаад хаагдсан бэ гэхээр эмэгтэй ажил горлогчдыг системтэйгээр ингэж болиулж ялгарсан ийм сөрөг үр дагавар гарсан учраас энийг зогсоосон байна. За дараагийнх нь нийгмийн сүлжээнд дэх хэмэл оюун ухаанаар сэтгэл хөдлөлт нөлөөлөх ийм зүйл байна. За энэ бол маш хүчтэй явагдаж байна. Жишээлбэл YouTube, TikTok, Facebook гэх мэтчлэн эдгээр платформуд дээр хэрэглэгчийн сэтгэл хөдлөлд тулгуурласан контент санал болгох тийм алгоритм ашиглаж байгаа. Тэгэхээр аль нь илүү хүмүүст хүний анхаарлыг татчихин түүнийг маш олон дахин өргөн хүрээнд явуулсан. За ингэсний улмаас энэ нь энэрэнгүй сайхан сэтгэл зөв сэтгэлийг хөгжүүлэхийн оронд уур, хилэн, айдас, талцлыг улам нэмэгдүүлсэн. За үүнийг дагаад стресс, донтол нийгмийн олон сөрөг үр дагаврыг авчирсан байна. За жишээлбэл YouTube-ийн алгоритмд байдаг зарим контент нь хэрэглэгчдэд байнга санал болгох замаар хүнд буруу үзэл бодол, таалцал, ийм дургуутсал, үдсийн хадалтыг хүчтэй суулгасан гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. За дараагийнх нь deepfake гэдэг технологи. За 2023 онд deepfake технологиг ашиглаж нүүр солих ийм аргаар хүний хувийн мэдээлэл рүү нэвтрэх оролдлого 704% өссөн 2023 онд. За мөн энэ технологиг ашиглаж 2024 онд Хонконгийн энэ кибер гэмт хэрэгтэй цахим залилан бол 25 сая төгрөгийн 25 сая долларын ийм хохирол авчихсан байна. За ингээд ахаад мөн өргөн судалгааг танилцуулъя. 2025 онд энэ кибер гэмт хэргийн хохирол доллараар 11.80 төгрөгт тулсан байна. За энэ нь бол 2015 ондтой харьцуулах юм бол 3 дахин нэмэгдсэн ийм тооцоо гарсан байна. За ингээд энэ хэмэл оюун ухаанаар тэр нүрийг хувиргах нүрийн тэр дуурайж хувийн мэдээлэлд нь орсон ийм халдлага дүрцсэн хүмүүсийн 16% нь амиа хорлох автсан гэж байна. За ингээд 2025 оны 2 дугаар улиралд deepfake технологиг ашиглаж агаад кибер гэмт хэрэг 350 сая долларын хохирол учруулдаг байгаа юм байна. За тэгээд энэ бүгдээс үзэх юм бол энэ хэмэл оюун ухаан нийгмийн маш олон салбарыг хамарч явж байна. Зарим талаараа эерэг өөрчлөлтийг авчирч байгаа, зарим талаар сөрөг үр дагаврыг авчирч байна. Хүн төрөлхтний хувьд маш том сорилтыг авчирхаар шинжтэй байна. Бид хэмэл оюун ухаантай холбогдсноор ямар ирээдүйд нүүр тулахыг одоогор бол үнэхээр хэлж чадахгүй байна. За таны мэдхийн талаас хэмэл оюун ухаантай холбоотой нэг хэдэн зүйлийг өөрийн зүгээс тайлбарлая. За сонирхож үзлээ. Эгэл ердийн хүний ямиг бодох чадвар нь секундээр хэмжигддэг. За онцлог нь бол мэдрэх ухамсарлах ийм онцлогтой. Харин хэмэл оюун ухааны хурд нь мэдээллийг боловсруулах хурд нь миллисекундын хэмжээтэй юм. Тэгэхээр 1 секундыг 1000 хуваасантай адилхан тийм хурдтай оюун ухаан явдаг юм байна. За тэгвэл Бурхан багшийн айлтсан эцэг хүү учирсан судар гэж ном байдаг. За энэ номон дотор хүний оюун ухааны дээд хөгжлийг тайлбарласан баг. Энэ дотор юу гэж тайлбарласан бэ гэхээр ертөнцид байгаа бүх модыг нэгэн зэрэг шатаагаад түүнээс гарсан үнсийг маш сайн хойлоод тэгээд нэг ширхэг үнсийг гаргаж ирээд Бурханд үзүүлэх юм бол Бурхан тэр үнсний нэг ширхгийг тэр даруйд нь энэ ертөнцийн тийм газарт ургаж байгаа тийм нэртэй мод
За тэр нэртэй модны тэддгээр мөчрийн тэддгээр үений үнс нь байна гэдгийг тэр тариуд нь хэлж чадна гэж тодорхойлсон байна. Энэ нь ямар нэгэн тийм дата дээр суурилахгүйгээр шууд гаргаж ирэх ийм зүйл. За энэ өөр сонирхолтой үүднээс ингэж тайлбарлаж. За ингээд мэрэгжлийн би түрүүнд хэлсэн би бол мэрэгжлийн одоо IT чиглэлийн хүн биш, мөн одоо мэрэгжлийн одоо хиймэл оюухны судалдаг хүн биш ээ. Гэхдээ зөв өөрийн зүгээс нэг хэдэн зүйлийг одоо ажиглалаа. За энэ бол оюун ухааны чадамжийг тодорхойлох зүйлүүд. Буддизм болон хиймэл оюун ухааны ялгааг буддизмд юу гэж тайлбарладаг юм бэ? За нэгдүгээр нь мэдрэх үе гэж мэдрэх. Мэдрэх гэдэг нь болохоор хүний оюун ухаан бол бусдын одоо жаргал зовлонг мэдэрдэг гэсэн үг. Дараагийнх нь сэтгэхүй гэж. Энэ нь болохоор сэтгэж, ойлгож тухайн зүйлийг одоо тодорхойлж байгаа. За дараагийнх нь ялгах гэж. Ялгах гэдэг нь болохоор энэ нь зөв үү, буруу юу, ямар вэ гэдгийг одоо ялгаж байна. За танин мэдэх нь тухайн юмсыг одоо таньж мэдэх. За дараад нь яг тэр зүйл дээрээ төвлөрөх. За энийг бол би бүх хүмүүст одоо нийтэд хүртээмжтэй байх үүднээс яг уламжилт орчуулгаар нь бол тавьсангүй. Ер нь бол манай уламжилт орчуулганд бол гүндөн А буюу бүхэн додогч 5 гэж тайлбарлаж байгаа. За тэгээд эдгээрээс хиймэл оюун ухаан бол сэтгэн бодох чадвартай байна, танин мэдэх чадвартай байна, төвлөрөх чадвартай байна. За хамгийн одоо чухал зүйл мэдрэх. Хиймэл оюун ухаан бусдын өвчин зовлон шаналлыг мэдрэхгүй байна. Таньж тодорхойлж чадчихээн. Тэгвэл энийг өөр дөрөө мэдрэхгүй байна гэсэн үг. За эндээс маш олон одоо асуудлууд гарч ирж байна. За монголчууд буруу өссөн хүүхэд бухын үзүүрээс хатуу гэж хэлдэг, тийм ээ. За одоо мөн ахаа жишээ байдаг шүү дээ. Хүүхдийг одоо багаас нь хүмүүжүүлэх хэрэгтэй. Багаас нь зөв хүмүүжүүлэхгүй бол том болоод одоо засардгаа гэж. За үүнтэй адилхан өнөөдөр нь хэлсэн тийм хиймэл оюун ухаан бол өнөөдөр яг одоо хүүхдийн насн дээр бага насн дээр байна. Хэрвээ бид өнөөдөр хиймэл оюун ухааны хүмүүжлийнх нь ихэнх үед нь зөв чиглүүлж, зөв үлгэр дуурайл үзүүлж чадах юм бол тэр нь хүн төрөлхтний сайн сайхны төлөө хүчрхэг түнш болж чадна цаг яаж. Шинжлэх ухаан болон буддизм аль аль нь хүмүүс бид сөрөг зүйлийг илүү анхаарч түүнд илүү автдаг гэдэг дээр адилхан байр суурьтай байгаа. Negativity bias гэж хүмүүс сөрөг зүйлийг илүү хурдан одоо авдаг, түүнд илүү анхаарлаа хандуулдаг. Тиймээс бид энэ л дутагдлаараа хиймэл оюун ухааныг хөгжүүлэх юм бол хүн төрөлхтөнд томоохон асуудал тулгарх нь дамжиггүй байна. За хиймэл оюун ухаан бол хүний одоо саялсан хүний адилхан баярлаж, гуних, хайрлах, эсвэл гомдох сэтгэл хөдлөл мэдэрч чадахгүй. Гэвч тэр бидний үйл хөдлөлийн тол юм. Бидний өдөр тутамдаа гаргаж буй үнэн шударга үйл эсвэл шударга бус хандлага бүгд цахим орчинд хадгалагдаж хиймэл оюун ухааны сурах орчин болдог. Тиймээс хиймэл оюун ухаан бол бидний тусгал юм аа. Иймээс бид үнийг зөв чиглүүлэхийн тулд гаднаас нь код бичих амархан биш. Харин өөрсдийн дотоод хүн чанар энэр нэг үсэг сэтгэлээ хөгжүүлж үлгэр дуурайл үзүүлэх замаар цахим оюуны хүмүүжилд нөлөөлөх ёстой. За ингийн тулд бид нар буддийн сургаалд байдаг, буддизмд байдаг энэрэнгүй сэтгэлийг бид нар зайлшгүй авч үзэх шаардлагатай байна. Буддийн сургаалд энэр нэг үсэг нь хүн төрөлхтний ёс суртахууны тулгуур зарчим гэж тодорхойлж болно. Энэрэнгүй байдал бол бид зөвхөн хүмүүс хоорондын харилцаанд биш, нийгмийн бүх түвшинд үлгэр дуурайл үзүүлэх үндэс юм аа. Энэрэнгүй сэтгэлийг төрүүлэхийн тулд юуны төрөнд бид ба тэд гэдэг талцлыг арилгах нь хүн төрөлхтөнд зайлшгүй бүрдүүлэх ёстой юм чухал зүйл болгодог. Бид бүгдэд энэрэнгүй сэтгэл байгаа нэг л үрдийн хүмүүст. Гэвч энэ энэрэнгүй сэтгэл нь хязгаарлагдсан бол. Юугаар хязгаарлагддаг вэ гэхээр би болон минийх гэдгээр хязгаарлагддаг. За тэгвэл энэ үүнийг арилгахын тулд бид бүгдээрээ адилхан гэдгийг бодох ёстой. Бид бүгдээрээ адилхан. Буддизм болон шинжлэх ухаан аль аль талаасаа бид бүгдээрээ адилхан гэж тайлбарладаг. Буддизм талаас тайлбарлах юм бол бид харьцангуй үнийн төвшөнд ч тэр үнэлэхийн үнийн төвшөнд ч тэр аль талаасаа бид адилхан. Шинжлэх ухааны талаас нь аваад үзэх юм бол бид нар атомын төвшөнд, химийн төвшөнд, биологийн төвшөнд аль аль төвшөндөө бид нар адилхан. Тийм учраас бид адилхан гэдгийг бодох. За эрдний энтхийн хэрдэмтэн шанттай багийг нь ялцсан үг байна.
ертөнцид эдэлж буй жаргал бүхэн бусдад жаргалыг хүснээс гарнаа. Ертөнцид эдэлж буй зовлон бүгд амин хуваа хичээснээс үүснэ. Тэм учраас бид нэр аль болох бид ба тэд гэж хуваан талцах биш. Нэгдмэл нэг байр суурьтай байж, нэгдмэл хүн төрөлхтөн гэдэг дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. За ингээд бид нар ингэж байж чадах юм бол одоо олон зүйлүүд мэд зөв болно. Оюун ухааны төвшөнд зөв үзэл, зөв ухаан, ёс зүй, ёс суртахууны өвд зөв үг, зөв үйлдэл, зөв амьдрал бий болно. Сэтгэлийн хувьд зөв хичээл, зөв төрөл, зөв самаади гэсэн эдгээр 8 зөв зүйл маань бидний амьдралыг зөв болгоно. Үүний улмаас бид хэмэл оюун ухаан болон нийгэмдээ эергээр хүчтэй нөлөөлөх боломжтой байна. За ингээд бүддийн сургаалт дах энэрэнгүй сэтгэлээр хэмэл оюун ухааны төлөвшүүлэх цаашдын одоо бид энэ дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. За ингэж чадах юм бол бүддийн шашны ёс зүйн энэрэнгүй сайхан сэтгэл нь роботыг амьд амьтанд ашиг тустай хор хөнөөл учруулахгүй байх үүднээс ашиглахад үнэтэй гарын авлага болж чадгаар байна. Баярлалаа.